ерөөсө хүнийг ялгаж болохгүй. Ерөөсө бүх хүнтэй тэгш харилцах хэрэгтэй. Тий. Хүн одоо хамгийн гол нь тэр одоо хүмүүсээ бид нар ойлгож ажиллах хэрэгтэй. Бүр ингэж дотор нь орж энэ хүн юу хүсэж байна, яаж байна ингээд ойлгож те урамшуулж, дэмжиж, зэмлсэн ч гэсэн цаанаа дандаа хайрлах энэ орон зайг үлдээх хэрэгтэй. Өнөөдрийн мэндийг хүргэе. Эгэл эмэгтэй нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн захирал Монгол Улсын зөвлөх багш Болормоо өргөдөн ирсэн байна. Урилга хүлээн авч студид төрөлцөн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За та бол үндсэн багш мэргэжилтэй тийм ээ. Тэгэхээр багш мэргэжлийг бас сонгож байсан тэр түүхээсээ би бол одоо багш мэргэжлийг бол их багада сургуульд ороогүй байхдаа одоо бас багш болно гэдэл одоо хүүхдүүдэд хичээл ном зааж ингээд тоглодог байла. За тэгээд ахлах ангид орчоод бас мэргэжлээ өөрчлөлт гадаад явъя гэсэн бодолтой. Ингээд байж итл одоо нөгөө 10 жил бас 10 жил дараа л онц сурч төгснө. За тэгээд багасаа эхэлж одоо янз бүрийн дарга албан тушаалтай явсан бас сонгуульт ажилтай. Тэгээ аймагаас одоо ингээд тодорхойлоод Монголын хувьсгал залуучуудын эвлэл гэж байсан. Эвлийн төв хорооны урилга ирсэн. Улсын багшийн дээд сургуулийн түүх бэнэрийн удирдагчид одоо урилгаар суралцсан уу гэсэн. Тэгээ аавтайгаа одоо аймгийн засаг даргаас урилгаа гартаа авч ерөөсөө шууд багшуулах одоо миний хүсэл одоо тэндээс эхлээд л би болсон. Төгсөж ирээд одоо аль сургуулиас ажил амьдралын гараагаа эхэлжээ. За би анх эхэлж одоо 1987 онд улсын багшийн дээд сургуулийн түүх бэнэрийн удирдагчийн анги төгсөж ирээд улсын тэргүүний 1-р сургуульд анх эхэлж хойжин нэм захирлаасаа ажлынхаа тушаалыг гаргуулж гардан авч багш гэсэн одоо сайхан эрхэм албарыг хүртэж байсан. За тэгээд багш байхдаа би ер нь боловсролын байгууллагад нийтдээ 38 дахь жилдээ ажиллаж байна. За одоо 7 жил багшлсан байдаг. Тэгээд 1-р сургуультай 25 жил, улсын тэргүүний 5-р сургуультай одоо 13 дахь жилдээ захирлын ажлыг хийж байна. За 1-р сургуульд 25 жил ажиллахдаа бол 18 жил хичээлийн эрхлэх сургалтын менежерийн ажлыг хийсэн. Багш нартайгаа ажилладаг. За 7 жил багшлагтаа бол би нэг 3 ангийг дааж авчихсан. 92 онд одоо анхны анги авчлаа залуухан багш. За одоо хүүхдүүд маань 98 онд бол төгссөн байгаа. Би 6 7 дугаар ангид нь аваад тэгээд хичээл эрхлэгч болоод ангиа өгчихсөн. Гэхдээ хүүхдүүд маань одоо болтол одоо амьдралын их зүйлийг зааж өгсөн багштай одоо хайртай гэд өргөлж одоо намаага хамт одоо бид нар харилцаа холбоотой байдаг хүүхдүүдтэйгээ. За яг багш болоод бол 2004 онд яг 5 дугаар ангиас нь 11 дугаар анги хүртэл авсан байдгийг. Тэр бол анги маань 2004 онд төгссөн. Аймгийн тэргүүний хамт олон гэсэн ийм мундаг одоо хүүхдүүд байдаг. Тэгэд манай хүүхдүүд бол бас их эв нэгдэлтэй одоо болтол одоо биенийхээ зовлон жаргалыг хуваалцж явдаг ийм сайхан хүүхдүүд байгаа. За отгоо анги маань 2010 онд 1-р сургуульд хичээлийн эрхлэгч байхдаа би хамт одоо тэр ангиг аваад төгсгөжсэн. 2010 онд. За миний 2010 оны 11-ийн би ангиас 800 оноо манай ангийн дарга Бисүүдэ гэдэг математикийн хичээлээр авчихсан. Орос хэлний хичээлээр Нармантхын Ууган Баяр гэдэг одоо Монгол комедид байдаг. Тэр хүүхд маань одоо 800 оноо авчихсан. Бас аймгийн тэргүүний хамт олон, хотын тэргүүний хамт олон болж төгсөжсэн манай хүүхдүүд маань. За тэгээд нөгөө бас шаваараа нэг бахархээ одоо бас нөгөө одоо модель те загвар өмсгч манай Ариун Зул гэдэг бас бүгдээрээ таньж байгаа те одоо дэлхийн хэмжээний модель болсон ингээ явж байна. Ингээ шавнартаа одоо багш нь маш их хайртай шүү гэж бас хэлье. Тэгэхээр боловсролын салбарт ажилласан 38 жилийнхаа 7 жилийг нь багшаар ирсэн гэхээр үлдсэн жилүүдэд бол дандаа удирдах ажил хийсэн байна тийм ээ. Одоо 31 дахь жилдээ би яг боловсролын сургуулийн одоо удирдлагаар ажилласан байна. Одоо энэ удирдлага хийх, удирдах арга барилаа юунд одоо илүү чиглүүлэн ажиллаж байна вэ? Би бол одоо багшлж байхдаа бол одоо бас хичээлээ сайн заая гэсэн ийм бодолтой байдаг гэсэн. Тэгээд ч одоо энэ бас цөөхөн жил ажилласан гэхэд багш нарын одоо ур чадрын уралдаан хичээл залтын уралдаан болдог. Одоо ч гэсэн болж байгаа. Болдог. Тэгээд тэр уралдаанд бас ороод сургуульдаа төрүүлж бүсээсээ шалгарч аймгийн одоо ур чадрын авраг багшуулж ирсэн. За хичээлийн эрхлэгч болоод мөн
одоо сургуулийн захирлаар ажиллаж энэ удирдах албан тушаал гэдэг бол бас хүмүүсийнхаа эв нэгдлийг хангах, хүмүүсээ маш сайн ойлгож тэдэнтэйгээ ярилцаж ингэж хамтын үйл ажиллагаа. Ерөөсөө энэ сургалт хүмүүжлийн ажлын үйл ажиллагааны үндэс бол багш, сургууль хүмүүжүүлэгч, удирдах ажилтны хамтын үйл ажиллагаа байдаг. За би ажлынхаа гол одоо зорилго болгодог нь бол багш нарыгаа одоо тийм заах арга ур чадвараа дээшлүүлж бас одоо тэдэнд зааж сургаж зөвлөж тийм ээ мөн одоо боловсролын одоо шинжилгээ хэрэгжүүлэх энэ үйл хэрэгт бол багш нартайгаа хамтран ажиллаж олон сайхан амжилтуудыг гаргаж явсан. Багш байлаа, за багийн менежер, за ахлахын менежер, тэгээд одоо захирал гэдэг ингээд дандаа удирдах албан тушаалтыг үе шаттайгаар энэ боловсролын салбарт ажилласан байна. Тэгэхээр бүхий л ажилтнуудтайгаа бас ойлгоход илүү төхөн байдаг болоо гэж бодож байна. Тий, тэгэлгүй яах вэ? Одоо өнөөдөр ч гэсэн би энэ захирлын ажлыг бас төвөггүйхээ хийдэг. Энэ нь болохоор миний бас энэ хуримтлуулж ирсэн туршлага байдаг. За би одоо яг боловсролд бол яг үнэн яг шат дараалж ирсэн. Би багш байсан. Мөн одоо бага ангийн эрхлэгч, дунд ангийн эрхлэгч, ахлах ангийн эрхлэгч гэдэг ингээд одоо тэгээд 12 онд бол Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн захирлаар томилогдож ажилласан. За анх одоо сургуульдаа 13 он төгсөөд тэгээ одоо 8 сард одоо сонгон шал оруулалтанд 5 дугаар сургуульдаа тэнцээд ингээд одоо анх одоо ажлын гараагаа 5 дугаар сургуулиас эхэлсэн. За анх одоо шалгалтандаа одоо тэнцээд тэгээд одоо захирал багштай уулзахад бол маш тийм одоо нүүр дүүрэн нэмсгэлтэй тийм одоо хүн байсан. Тэгээ одоо залуу хүн миний хувьд бол маш их одоо урам зориг бол өгчээсэн чи чаднаа одоо ингээд хүүхдүүдтэй одоо хайртай байгаарэ тий одоо мөн зөвлөгч байгаарэ гэсэн одоо урмын үгийг хэлжсэн. Одоо тэр үг нь ч гэсэн надад одоо маш одоо тотхон саяхан мэд санагдаж байна. Ер нь одоо хүн удирдна гэдэг чинь бас хэцүү шттэ. Хүн болгон нэг адил замтай байхгүй шүү дээ. Хүн болгон өөр өөр. Тийм ээ. Тэгэхээр удирдах ажилтан гэдэг бол ерөөсөө би одоо захирлахын гэдэг ингээд дээрээс харж удирдах биш. Яг хамт олон дотроо ордог. Би бол яг энийг бол ажлынхаа гол зорилго болгодог. Ерөөсөө багш нартайгаа бол илэн далангуй ярилцах тийм ээ. Удирдлагуудаа бас зааж зөвлөх. Тэгээд одоо ингээд завгүй байхад нь дуудаад л те өрөөндөө байн дуудаад одоо бас хүмүүс бас түүхтэй шүү дээ. Тэгэхээр би бол хэлэх ёстой юмыг гүйж очоод сургалтын менежертэй багшд хэлэх болвол тийм ээ. Ингээл очоод өөрөө зав чөлөөгийг нь харж байгаа л өөрөө одоо бас үүрэг даалгавраа өгөх чиглүүлээд ингээд явдаг да тий. Эмэгтэй удирдагчийн хувьд л бас нэг их чухал чанар байдаг гэд хүмүүс ярьдаг л да. Ямар чанар вэ гэхээр ажилчдынхаа хамт ажиллаж байгаа хүмүүсийнхаа сэтгэл зүйг нь маш сайн ойлгодог гэдэг. Энэ тал дээр бас та ер нь хэрхэн ажиллаж байна тийм ээ. Тэгээд хамт ажиллаж байгаа хүмүүсийнхаа сэтгэл зүйг ойлгоход ер нь одоо хэцүү зүйл нь юу байдаг вэ? Эсвэл тэднийг ойлгоход амархан зүйл нь юу байдаг вэ? Ер нь удирдлага байна гэдэг бол бас нэг талаасаа бол сайхан, нөгөө талаасаа бас хэцүү шттэ. Тэр олон хүний ааш аягт тохируулж ажиллах тийм ээ. Би бол одоо энэ 38 дахь жилийн ажиллахдаа Улсын тэргүүний 1-р сургууль, Улсын тэргүүний 5 дугаар сургууль гэсэн Дорн таймгийн хамгийн хоёр том сургууль, олон хүүхэдтэй, олон багш нартай 130-40 багш нартай 2000 гарсан дандаа тийм сурагчтай ийм одоо том хамт олонд ажиллалаа шүү дээ. Тэгвэл зэрэг бол багш нарт одоо ажилчтайгаа хамгийн гол нь тийм сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэхэд л би одоо гол ажлынхаа чиглэл болгож ажилладаг. Яа сэтгэл зүйг нь ойлгодог, ярилцдаг. Хүмүүсээ бол одоо энэ олон жил одоо бас удирдлагаар ажиллахдаа бол би ерөөсөө багшаа хараад л те нүдрүү нь хараад энэ хүн ийм хүсэж ин да. За энэ хүнтэй бол би ингэж одоо зөвлөгөө өгье. За энэ хүнийг би жоохон ингэж одоо ирч хүч өгье. За энэ дутагдaltaй талыг ингээд хэлчихье гэд ингээд нүдрүү нь хараад л ер нь тэр багшийг бол ерөөс шууд ойлгодог болсон. Хүүхдүүдийг ч гэсэн ер нь хараад ойлгодог. Яагаад гэхээр би бол энэ 38 жилийн хоримтлуулж ирсэн туршлага бол ерөөсөө сэтгэл зүйч одоо тийм судлаач болчихдөг юм байна штэ. Тэгээ одоо бол би одоо хамт олноо бол юу хүсэж гин, яаж гин гэдгийг бол хүнээ хараад л би ойлгодог. Тийм болохоор одоо надад бас нэг айхтар хэцүү зүйл бол байдаггүй. Хүний сэтгэл зүйг судлах, хүний одоо тэр сэтгэл зүйг өөрчлөх гэдэг бол маш одоо их олон удаан жилийн бас хөтөлмөр орно. За тэгээд манай хамт олон бол үнэхээр сайхан хамт олон.
бид бол одоо үргэлж одоо хурал зөвлөгөөн мөн одоо хамтын одоо үйл ажиллагаан дээр байнга одоо харилцаа, ур чадварын талаар ярилцсан, хоорондоо ярилцсан, судлагдхууны багаараа ярилцсан. Ингээд бид нар бол олон одоо тийм сарын аян 7 хоногийн аяныг өрнүүлж ингээд багш, хүүхдүүд, эцэг эхчүүдтэйгээ бид нар бол одоо сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлж чадсан гэж хэлмээр байна. За багшин бол шавийнхаа амжилтаар бахархаж байдаг. Тэгэхээр удирдлага хүний хувьд бол тухайн одоо сургууль гээд том айлын амжилтал тэр хүний одоо бахархал байх болов уу гэж бодож байна. Тэгин. Бид нар ч одоо цөөхөн анги төгсгсөн. Тэгээд ихэвчлэн би одоо 31 жилээ хичээлийн эрхлэгч захирлаар ажиллажлаа шүү дээ. Тэгэхээр бол бидний хамт олонны амжилт гэж байна. Тийм ээ. За бид нар 1-р сургуульд би 25 жил ажиллаж 18 жил сургалтын менежерээр ажиллахдаа бол олон сайхан багш нарыг бол төрүүлж гаргасан. Одоо манай 1-р сургуулийн Долормоо огш гээд математикийн монгол хэлний эрх чөлөө. За тэгээд мэдээлэл зүйн багш манай Дэлгэрмаа, тийм ээ. Тэгээд биологийн багш Ингчин Цэнцүрэн, химийн багш Лавга гээд ер нь одоо олон багш нар байна доо. Тий, олон сайхан одоо ч гэсэн одоо бас алдар цугаа гаргаад явж байгаа. Энэ олон багш нарыг бас төрүүлж гаргахад бол миний хувь нэмэр орсон бахаа гэж боддог. За манай улсын тэргүүний 5 дугаар сургууль болол одоо энэ жил бол маш их амжилттай. Ер нь жил болгон одоо бас л тэргүүлж явдаг л да. За энэ жил бол математикийн улд сав нутгийн олимпиадад цом авсан, геометрийн олимпиадад цомоо авсан, байгалийн ухааны судлагдхууны багийн одоо тэмцээн уралдаанд бас цомоо авчихсан. За тэгээд ер нь байгалийн физикийн одоо зүүн бүсийн одоо энэ олимпиадад бол багаараа 1-р байр эзэл цомоо авсан. Гэт одоо ингээд 9 сараас хойш одоо өнөөдрийн хүртэл гаргасан амжилтууд бол цувраад амжилтын бөхөө үргэлжилж яваа. Тэгээд олон сайхан одоо мундаг багш нар байна, тийм ээ. Багаараа одоо хамтарч одоо олон ажлуудыг хийж байна. Бид нар бол одоо сургуулийн менежментийг хэрэгжүүлэх гээд энэ ажлыг бол одоо бас бусад багш нар сургуультай бол түгээн дэлгэрүүлэх ажилдаа бас ороод явж байна. За манай хамт олон бол үнэхээр бүтээлч хамт олон. Би одоо сургуулийнхаа бүх одоо багш нартаа мөн ажилтан ажиллагчдаа, эцэг эхчүүддээ, сурагчдаас баярлалаа гэж хэлмээр байна. Одоо манай багш нар ингээд хүүхдүүдийн зуны одоо улирлын амралтаар орж ирэхэд нь хүүхдүүдээ нэг гоё орчинтой ухтыйгээд нэг давхраа бол бүрэн шинчилсэн орж ирэх үүдэн хэсгээ. Дээшээ 2 давхар руу явдаг бас хэсгээ бас өөрсдийнхөө бас санхүүжилт босгоод ингээд багш нар маань яг дангаараа өөрсдөө хүүхдүүдтэй одоо амраад ирэхэд нь барих бэлэг гэж ингэж энэ орчинг сайхан бүрдүүлсэн. Мөн одоо 2 давхарт хүүхдүүдийн давталгаа хийх, хамтарч одоо багаараа ажиллах, энэ таатай орчныг бүрдүүлэх ийм зүйлүүдийг ийм бүтээн байгуулалтуудыг хийсэн байгаа. За манай баг сургууль бол 2020 онд ашиглалтанд орсон. За 2020 онд ашиглалтанд ороод зөвхөн 10 ийм хоосон ийм өрөөнүүд бид нар ингэж хүлээж авсан. Тэгээд бид нар бол одоос тэр доторх орчин бүтээн байгуулалтыг бол манай эцэгчүүд ер нь баг дангаараа шахван гэж бүтээн байгуулалтыг хийж өнөөдөр бол одоо Дорн аймагтаа бас үлгэр жишээ болохоор ийм сайхан одоо сургалтын орчинтай баг сургуультай болсон. За мөн одоо бас эцэг эхчүүд сургуулийн захиргаа багш нар маань хамтраад олон ангиудыг бас засаж янзалсан, мөн одоо өөрөө тасалгаануудаа засаж сэлбсэн, дандаа өөрсдийнхөө нөөц боломжинд тулгуурлаж өөрсдөө бүтээн байгуулсан байгаа. За тэгээд нэлээд одоо коридорынхаа бас цонхуудыг бүгдийг нь одоо бас вакуум цонхтой болгож ийм одоо сайхан бүтээлч ажлуудыг бас хийсэн. Ингээ хамт олондоо маш их баярлж байна. Эцэг эхчүүдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр удирдлага хүн бол өөрийнхөө удирдах байгаа арга барил, ур ухаан гэдэг юм уу, аливаа нэгэн зүйл дээр илүү одоо туршлага хуримтлуулж судалсан бол түүнийгээ бусдаа түгээнлэгрүүлнэ, тийм ээ. Тэгэхээр таны хувьд бас энэ удирдах арга барилаас түгээнлэгрүүлж ирсэн туршлага ямар туршлагууд байдаг вэ? Би бол одоо бас тодорхой хэмжээнд бас бүсийн манайх бол 5 бүс болоод ингээд хуваагддаг л да. Тэгээд бүсийн төвийн бас захирал нь би одоо манай бүсд гэхэд чинь 5 одоо сургууль байна. Тэгээд бид нар бүсээрээ одоо хамтарч ажиллана.
зөвлөх багшийн манлайл гэдээ бас сургалтуудыг хийн. Мөн одоо номонд сургалтын менежер байхдаа бас улсаас гаргасан 2 номонд бас туршлагаа хэвлүүлсэн шүү. Тий. Ер нь одоо удирдах байгаа одоо арга барилуд бол хүн хүний тухайн хүний бас өөрийн хувийн онцлогоос ихээхэн шалтгаална тийм ээ. Гэхдээ нэг гол зарчим нь ер нь юу байв зүгээр гэж та боддог вэ? Ерөөсө хүнийг ялгаж болохгүй. Ерөөсө бүх хүнтэй тэгшаарилцах хэрэгтэй. Тий. Хүн одоо хамгийн гол нь тэр одоо хүмүүсээ бид нар ойлгож ажиллах хэрэгтэй. Бүр ингэж дотор нь орж энэ хүн юу хүсэж байна, яаж байна ингээд ойлгож те урамшуулж, дэмжиж, зэмлсэн ч гэсэн цаанаа дандаа хайрлах энэ орон зайг үлдээх хэрэгтэй. Үдсэглэнт Эден компани баяр төмчүүдийн хамтдаа бүтээлцээ. Утас 9158 83 34. Нэвтрүүлгийнхээ дараагийн хэсэгт та гэр бүлийнхаа тухай танилцуулахгүй юу? За би одоо миний ханиг Сүхбаатар гэдэг одоо бүрэн сүх компанид ажилладаг. Их одоо эмэгтэй хүнийг маш сайн ойлгодог. Миний ажлыг маш сайн ойлгодог. Миний хамгийн сайхан одоо хайрлаж авдаг юм хүн байдаг. За би 2 хүүтэй. За миний 2 хүү бол 30 гарсан залуучууд байна. Тий. Том хүү маань Ганбаяр гэдэг. Одоо Америкийн нэгдсэн улсад их нэртэйгээ ажиллаж амьдарч байна. За баг хүү маань Ганбат гэдэг Улаанбаатар хотод эхнэр хүүхдтэйгээ амьдарч байна. Тээврийн компани захирал хийдэг. Мөн одоо доромчууд амтахгүй сагсан бөмбөгийн дорнод маршал гэдэг хөрхөн залуучуудын баг байдаг штэ. Тэр багийг үүсэн байгуулагдсан цагаас нь эхлээд одоо менежерээр ажиллаж байна. Хамгийн том боловсрал бол хүмүүжил гэдэг тийм ээ. Тэгэхээр 2 хүүхдээ та бас ямар одоо зарчмаар хүмүүжүүлж өсгсөн бэ? Би 2 хүүтэй бол үргэлж одоо хэлдэг те. Та хоёр бол энэ гэр бүлийн одоо ирээдүйн ээ. Тийм учраас одоо өөрсдөө бол те маш альва зүйлд бол шударга хүнлэг байх хэвээр, хүн чанартай байх хэвээр гэдэг зүйлийг би байнга одоо хэлж сургасан да. Тэгээ миний хүүхдүүд ч ээжийнхээ итгэлийг алдаагүй өнөөдөр маш одоо сайхан бие даасан амьдралтай ингээд сайхан явж байгаад бас баярлалдаг. Таны хувьд бас ямар хобби сонирхолтой вэ? За миний одоо хобби бол ер нь нэгдүгürt бол аялах. За гэр бүлээрээ найз нөхдөд аялах туртай. Би бол одоо Монголынхаа бүх одоо сайхан байгалыг бол үзсэн. Тойроод явсан. Одоо өмнө дундгой хоёрыг үзэг байгаа. Энэ зүүн бодоо бас үзэх юм төлөвлөгөөтэй байгаа. За хоёрдугаар хобби бол за хобби гэх юм уу одоо энэ миний одоо бас сонирхдаг зүйл юм уу те. Яг бясалгалыг их сонирхдаг. За би яг бясалгалд олон жил явж байна дөө. Тий одоо энэ Дарамт аймгийн Нарантай багштай Ганеша төв гэж байдаг. Маш гайхалтай мундаг багштай. Одоо мэдлэг маш их өгдөг. Дасгалаа хийн, бясалгах нь бас үнэхээр гайхалтай. За гуравт нь бол одоо дуу дуулах, шин дуу сурах аягүй сонирхолтой. За ер нь дуу гэдэг бол хүний сэтгэлийг уярааж, тийм ээ, хүнд одоо тайвширлыг бий болгодог их сайхан зүйлтэй. Тэгэхээр би бол одоо шин дуунуудыг сурах, дуу амандаа аялах, дуу сонсох дуртай. Ер нь хоббигоо хөгжүүлэх гэдэг юм уу? Ийм цаг зав бас хэрэг гарч байна. Тэгээд цаг зав бол гаргаж бид нар одоо зуны амралтаараа бол одоо аялчихна. Тэгээд хагас бүтэн сайнны амралтаараа бас ийш тийшээ ойрхоо явчихна. Тэгээд одоо дуугаа бол завсар заагаар нь сурчна. Хэдэн хүмүүсийг ягаад ийм гоё дуу гарсан, энийг дуулаад өгье гэд хэлчихнэ. Тэгээд завсар заагаар нь бол одоо хагас бүтэн сайн муу бусад үед бол бас ягаараа хичээлчин ажлын бус цагаар. Тэгэхээр хүн бол урдх ажиллаа хийгээд явах нь нэг хэрэг. За өөр бусад асуудалтаас санаа тавина гэдэг бол их чухал шүү дээ. Таны хувьд бас боловсролын салбартаа ажиллахаасаа гадна эмэгтэйчүүдийн байгууллагад бас тэргүүлэгчээр ажиллаад бас нэлээд олон жил болж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ одоо нийгмийн ямар асуудалд ер нь эмзэглэж явдаг вэ? Ер нь би бол одоо эмэгтэйчүүдийн байгууллагт бид нэр одоо ажиллаад бас нэлээд олон жил боллоо шүү дээ. Тэгээд бид нар хөдөлмөр эрхлэлттэй ажилгүйдэл гэл одоо ингээд ийм том ярихаасаа гадна бол одоо би бас хамгийн их эмзэглэж явдаг юм бол одоо хүн чанар жоохон гээгдээд байгаа мó л гэж боддог. Ер нь хүн чанартай байж ч өнөөдөр одоо зөв хүмүүжлэлтэй хүн байж штэ.
Тэгэхээр бол сүүлийн үед бол ер нь л одоо ингээд харж байхад бол хүн чанар жоохон гээгдэт байгаа мó л гэж боддог. Энэ одоо эцэгчүүдтэй хандаж хэлэхэд багаас нь хүүхдийнхтэй хүн чанартай байх, хүнээ хайрладаг байх те. Гэр бүлийн хүмүүжил бол одоо хамгийн суур хүмүүжлэн шүү дээ. Тэгэхээр бол одоо энэ тал дээр одоо маш сайн одоо хүүхдтэйгээ зөвлөж ярилцаарай л гэж хэлмээр байна. Хүүхдийн хүмүүжил, улс орны ирээдүйн одоо хүнийг бэлдэх асуудал дээр эмэгтэйчүүд маань бол маш их одоо манлайлал оролцох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ одоо яг хүн чанартай байх гэдэг юм уу, хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэх гээд саяын таны ярьсан энэ асуудал дээр эмэгтэйчүүдийг одоо оролцоог нэмэгдүүлэх тал дээр ер нь танай байгууллагаас ямар үйл ажиллагаа чиглүүлээ хийж байна вэ? Манай байгууллага бол олон чиглэлээр ажилладаг шүү дээ. Манай одоо сүүлийн үед бол маш одоо эрч хүчтэй ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн байгууллага маань. За бид нар бол одоо эмэгтэйчүүдийн олон одоо эмэгтэйчүүдийг тэ хамруулах мөн одоо олон эмэгтэйчүүдийн санал бодлыг солилцох чиглэлээр бол үргэлж одоо эмэгтэйчүүдэд сонсох энэ үйл ажиллагааг бол одоо үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Олон сайхан эмэгтэйчүүд ирж байна. За мөн одоо сургалт үйл ажиллагааг бол явуулж байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг бол маш их явуулдаг. Мөн одоо бид нар одоо манлайллаа тий одоо шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр бол бид нар бас эмэгтэйчүүдээ чадваржуулах тал дээр бол нэлээд олон зүйлийг хийсэн. Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж халуунцд нь яриа өрнөсөн танд маш их баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Цахирмаа цэцгийн дэлгүүрийн энэ сайхан цэцгийн баглааг танд бэлгэлье. Тэгээ амьд цэцгийн баглаагаар аз жаргалыг түгээе гэсэн энэхүү сайхан уриатаагаар Цахирмаа цэцгийн дэлгүүр маань үйл ажиллагаа явуулдаг байгаа. Ингээд танд аз жаргал хамгийн сайн сайхан бүх нөхсөн өрөөё. За ингээд бүх эмэгтэйчүүдээ олон улсын эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргье. За танай телевизийн хамт олонд маш их баярлалаа. Ингээд намайг бас ингээд урьж одоо бас ярилцсан явдалд маш их баярлалаа. Телевизийн хамт олондоо уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн өрөөе. Аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Цахирмаа цэцгийн дэлгүүр амьд цэцгийн баглаагаар аз жаргалыг түгээе. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын зочноор Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн захирал Монгол Улсын зөвлөх багш Болормоо оролцлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.